Амтлагч хэрглэж илүү хурц амттай хоолвол хүнийг нөгөө идэх ёстой хэмжээгээс нь ч илүү их идүүлдэг. Ингэснээрээ бас нөгөө таргалтанд өртвөл бас сөрөг нөлөөнүүд гарч ирж байгаа хгүй. Нөгөө хүн чинь нөгөө хэмжээгээ хянахгүй гидсэн цацсан ч гэсэн сэтгэл нь цадахгүй нөгөөдгөө цааш нь идэх кетчуп гэдэг чинь ер нь бол амталцсан помидор л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Монголчуудын хувьд ийм нөгөө яг байгалийн амтнаас гэхээс илүүтэйгээр ийм хурц одоо илүү одоо хүмүүсийг дуршуулдаг, донтуулдаг ийм амтанд их орж ийн л дээ. Тэгээ амтлагч болгоныг муу гэж бас хэлж байгаа юм биш л дээ. Амтлагч бас чанартай, чанаргүй гэж байна. Жишээ нь кетчуп зах зээл дээр байгаа гэд. Тэгэхээр та нар шошгын харахаар тэрэн дотор бүр ингээ ирээлжилсэн олон юм бичээл янз янзын одоо бодиснуудыг бичээд ингэсэн байвал тэр чинь нөгөө янз бүрийн нөгөө аддитив гэж хэлээд байгаа. Тэр чинь дандаа хиймлийн помидорынх нь орцсон баг хэрнээ бусад ингээд одоо аддитив бодисууд хийгээд тэгээ массын дүүргээд ингээ хийчихсэн тий зартуул мартуул ингээ янз янз юмнууд хийгээд ингэчихсэн одоо бүтээгдэхүүн байхыг ч зах зээлд байхыг ч бол үүсэхгүй. Тийм учраас та бүхэн чанартай юм яаж үтгэх гэх юм бол одоо бүр одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол маш цөөхөн орцууд ингээл тэмдэглэсэн тэр нь одоо шинэ помидор тийм гэд ингээ бичсэн байл гэтэл ингээл зөндөө бол ийм аддитивүүд ингээ бичсэн байл тэр бол өрөөдөөс бас хэрэглэхүү байх уу гэдэг дээр л одоо сонголт хийх л ийм л цаг дээр авчирнаа л гэж ойлгож байна. Ер нь одоо хэрэглэгчд маань энэ хит их ийм амтлаг одоо сүмс амттанд ингээ дурлаад байгаагаа шалтгаан маань ерөнхийдөө ихэвчлэн буруу холж байгаатай холбоотой байдаг. Тэгээ буруу холж байгаа учраас гашуун нэрсэн хит их эсгэлэн амтлаг чихэрлэг ийм одоо сүмс амтлагын бүтээгдэхүүнүүдийг хүсээд байдаг. Тэгээ хүсгээр нөгөө бүхэл хоолндоо тэрийг хэрэглээд байдаг. Тухайн хүнсний бүтээгдэхүүний шимт ижилийн найрлагад содиум буюу натрийн хлорийн давс ямар хэмжээтэй орсон байна тий? Тэр хэмжээг аягүй сайн анхаарал 100 грамд одоо 25%-аас доош байх юм бол бас боломжийн орц найрлагатай. 25%-аас дээш байх юм бол одоо нөгөө натр агуулсан давс за дээрэс нь чихрийн нэмэлтүүд, бусад химийн нэмэлтүүд өндөр орсон байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь одоо давс болохоор бид нар өдөрт одоо нэг 5 грамаас сэтрүүлэхгүй хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэ? Элсэн чихрийг бол 16 грамаас сэтрүүлэхгүй хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгвэл тухайн бүтээгдэхүүнд одоо хэдийн хэмжээний сахар, хэдийн хэмжээний давс орж байгааг нь анзаараад тухайн өдрийнхөө давсны хэрэглээ, одоо сахарын хэрэглээтэй бас зохицуулаад хэрэглэх боломж байдаг. Тэгээ тухайн хүн өөрөө тэрийг байнга идэхийг хүсэж байгаа бол та хоолтойгоо хэм маяг дээр анхаарах шаардлага болсон байна гэсэн үг. Тэгэхээр бид нар яаж одоо энэс салах вэ гэвэл аль болохоор гэртээ эрүүл аргаар өөрсдөө гоё сүмсээ бэлдээд хоолоо хийх, салаатаа утгах, одоо дахиагаа шараад идсэн ч гэсэн гоё эрүүл орцтой сүмсээр амтлаад идэх боломжтой. Монгол улсад мөрдөгддөг хүнсний бүтээгдэхүүний сав баглаа буудлын шошголтон тавигдах стандарт гэж байдаг. За тэр стандартынх нь одоо дагуу бид нар бол одоо зах зээл дээр худалдаалагдж байгаа кетчуп болон соусны тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдэд шошгоны дээр үнэлгээ хийсэн байна. Үнэлгээнд хамрагдсан одоо бүтээгдэхүүнүүдийн найрлага бодис, одоо шин тэжээлэг чанар тэ эдгээрийн нь бол 90% нь бол зөв бичсэн байгаа юм. Одоо тухайн хүнсний бүтээгдэхүүн мэдээж харшил үүсгэж бай загуулж болно тэ. Тэгэхэд бол 76% орчим хувь нь бол тодорхой одоо дурдсан мэдээлэл нь бол сангалтай биш байгаа. Бас нөгөө орц найрлаганд нь хүнсний бусад нөгөө нэмэлтүүд орсон уугүй юу гэдэг үнэлгээ хийж үзэхэд бол хоёр төрлийн одоо хүнсний нэмэлтүүдийг төлхөө хэрэглээд. За үүн дээр нэг нь бол цууны хүчил. Мэдээж одоо цууны хүчил нь бол хүнсний бүтээгдэхүүний үүсэх ням бактери одоо мөв үнцрийг устгах үүрэгтэй. Гэтэл хэтрүүлэн хэрэглээ маань өөрөө болоод яг хотоодны хүчлийг нэмэгдүүлж одоо хоол босруулах эрдэм систем зочирлоо өгөн тэ. Одоо хотоодны одоо үрсэл улайлч гэдэг юм уу тийм одоо эрүүл мэндэд бас сөрөг нөлөөнүүдс байгаа. За тэгэхээр ер нь бол хэрэглэгч өөрөө тухайн хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгыг сайтар уншаа судлаад энэ одоо орц бүрдүүлэгч нь хүний биед тохиромжтой юу, надад одоо жишээл харшил үүсэх үгүй юу гих зэргийг бол аягүй сайн уншиж харж авах хэрэгтэй. Дээрэс нь одоо хадгалах хугацаа, тийм ээ одоо үйлдвэрсэн огноо гих зэрэг одоо тэгээ ямар одоо хадгалтын нөхцөл байдалд хадгалж ийн вэ гих зэргүүдийг бол аягүй сайн харах хэрэгтэй. Яг гэвэл кетчуп болоод маш их өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Ялангуяа одоо баяр ёслолын үеэр бол маш их хэрэгэлдэг. Тийм болохоор одоо хэрэглэгч бид нэр өөрсдөө болвол энэ төлөв мэдлэгтэй байж одоо зөв хүнсний бүтээгдэхүүнээ сонгох нь чухал байгаамаа.